Бэст хөтөлбөр хөгжлийн төлөө хамтдаа. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хэрэгжүүлж буй Бэст хөтөлбөрийн бичил тэтгэлэг төлбөрт шалгарсан жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид мөн жижиг дунд бизнесийг дэмждэг төрийн байгууллагуудын ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудын амжилтын түүхийг хөгжлийн төлөө хамтдаа нэвтрүүлгээр дамжуулан үзэгч та бүхэнд төлөвлөж байна. Одоо энэ загсыг би чарж утаж гаргаж байна. Өөрөөсөө л амталсан болохоор тэр хүний л бэрэмчүүд. Энэ маань одоо жигнэх процесс маань явагдаад ям бактери бүх юм устгагдаж бэлэн болох бүтээгдэхүүн байна. За сайн байцгаана уу, намайг Маамын Дэлгэрмаар гэдэг. Би Pule Best гэдэг компани үүсгэн байгуулагч байна. За би 1999 оноос эхлэн алим ширхэглэн бизнесийн гарааг эхэлж исэн. 2017 оноос эхлэн ногоо даршилж, кимчи дарж эхлэн Pule нэртэй цехээ ажилуулж эхэлсэн. За улмаар одоо хүү маань бас өвчнөө улмаас өөд болж хүү маань маханд их туртай байсан, утсан маханд. Тэр утсан махыг эхэлж өөд одоо өнөртүүлэн тавьдаг байсны улмаас одоо бизнесийг санаа төрөн одоо мах шарж утаж эхэлсэн. Эхлээд өхрийн мах шарж эхэлсэн. Өхрийн дан цорой. За тэгээд өмнөөс улбалдаад хонь ямаагаар хийж үзээгээд хонь ямаагаа хуухлан гаргаад мөн говийн цагаан шуу гэдэг хоолыг сүүлийг мөн доторх махын машиндан одоо шүлгүү тосгүй гаргах бас өөрийн гэсэн утлагаараа гаргаж авч бас төмөө олон түгэж байна. Нийт манайх одоо 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Бүтээгдэхүүнээ хийж гиснээс хойш одоо Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаагаа гаргаснаар бүтээгдэхүүнээ брэнд болж гисэн. Ингээ брэнд болж ихлээр цагаан сараа үзэсгэлэн худалдаа дуусны дараа цагаан сараас захиалга маань ихтэн одоо өдөрт 50-аас 60 ил махны захиалга авдаг болсон. Биш 7 хоногтоо л тэгж хийдэг байлаа шүү дээ. 50-аас 60 ил. Тэгээд нөгөө говийн цагаан шуу буй сүлдө ороомог маань бүр өдөрт 500 ширхэг мэрхгээр ингээ захиалга орж ирсэн. Ингээд тоног төхөөрөмж одоо яаж шинчлэх вэ? Энд чинь гэрийн нөхцөлд жижигхэн өөрийнхөө одоо ашгаарал авсан 4-5 жил хэрэгжилчихсэн ийм жижиг тоног төхөөрөмжнүүд. Тэгээ байж тал одоо Best хөтөлбөрийн төсөл зарласан байсан. Очоод уулзлаа. Тэгтэл Америкийн нэгдсэн улсын иргэдээ ард иргэдээс одоо Монгол улсад тусламж болгон одоо тэр яг чин хүсэлд эрмэлзэлтэй юм хийж байгаа хүнд л туслах ийм төсөл байсан. За тэгээд энэ Баянгорынхан Best хөтөлбөрийн хамт олонтой очиж уулзсан. Энэ хөтөлбөрт нь одоо бүртгэн төсөлд одоо оролцож ялагч болсон. Тэгээ ялагч болсноороо би хөлдөөгч маань одоо 3-ыг нэмсэн. Мөн агааржуулагч манайх бас тутмаг байсан. Агааржуулагтай шинжилсэн. За тэгээд уураар чанагч маань одоо 8 листтэй байсан бол 24 листээр солигдсон. 220-аар ажилтдаг байсан бол 380-аар одоо солигдсон. Мөн ажлын байр нэмэгдэж одоо мэдээж өдөрт 2 өвчөө хийжсэн бол өдөрт 10 өвчөө орооно гэдэг чинь нэмээд 3 хүн ажилд авч одоо сүүлний хяргах, хуухлах цагийн ажилтан мөн 5-аар нэмэгдсэн. За мөн үүнийгээ дагаад борлуулалтын маань орлого нэмэгдсэн. За манайх одоо Баянгор аймагтаа ажилсаг төвд одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Үндсэндээ 21 аймаг шуудангаар захиалга явуулж байна. Манай бүтээгдэхүүн маань бас Баянгор аймгийнхаа шилдэг брэндээр тодорч одоо өргөмжлөл авсан. Одоо бүх хөдөлмөрийг нь үнэлж бас энэ жил аймгаас бас аймгийн хөдөлмөрийн авраг бас болсоонд их баяртай байна. За мөн манайх Улаанбаатар одоо бичил хороололт одоо Бүрэн Плаза захад бас өөртөө лангуугааны ажилуулсан. Мөн Тархан Эрдэнэт олон бусад аймагуудаар бол утсаар захиалга аван өдөр болгон унаан тавьж одоо хөргүүлдэг. Best хөтөлбөрт хамрагдсанараа дутагдaltaй байсан тоног төхөөрөмжөө шинжилэн одоо цех байсны компани болон одоо өргөжиж чадлаа. Best хөтөлбөрийн хамт олондоо баярлалаа.
Бэст хөтөлбөр. Хөгжлийн төлөө